Улс орны байдал хэцүүдэж төсөв мөнгөө хүргэж алба алдчихгүй тулд хэн хөнгөл толгоогоо гашлахж байна. Тансаглалыг хөмж татварыг нэмэх аргаар хямралыг давнаа гэж зарим нэг нь үзэж байх шиг. Гэхдээ энэ бол маш буруу бодлого юм шүү дээ. Үгэнд орохгүй байх л та юу ч гэсэн нэгэн зүйлийг зөвлөөд үзье. Хямралын үед харин эсэргээрээ татварыг багасгаж татвар төлөгчдийнхээ тоог нэмэх бодлого барьснаар төсөвт мөнгө цуглуулах ёстой юм. Задаа зарим нь бүр ёстой гачин санал гаргаж эхлээд байна. Хэрвээ одоо энэ ард иргэдээ одоо хэмнэлтийн зарчмаар амьдарч сургахгүй бол бид одоо энэ тансаг хэрэглээнд дасчихжээ. 90 онд бол ямар байсныг бүгдээрээ мэдж байгаа. Ард иргэд ч гэсэн бүгдээрээ бол хэмнэлтийн гормоор амьдарч сурах, хэвлэл мэдээлэлээр ч гэсэн бас уриалж энийг сурчилж явуулах нь зүг бахаа гэж бодож байна. Одоо ер нь яана. Норвегийн алтан хуйг гэдэг хүн ерөнхий сайд байхдаа өндөг гэдэж тансаглаад байхдаа яадгийн та нар хэмээн загнаж байсан юмсан. Гэтэл одоо дэлгэр сайхан гэж энэ эрхэм бүр ард түмэн рүүгээ харж байгаад та нар дэндүү тансаг байна. Одоо трийг бол 90 онд ямар байлаа? Тэр үед өвчлгүй болоод ирсэн юм. Одоо ч гэсэн өвчихгүй штэ хэмээн дээрлэж байна. Энэ хүний бодлоор бол бүтэн талах худалдан авч чадахгүй байгаа ард иргэд маань тансаглаж байгаа бол таарах нь. Одоо тэгээд яах юм бэ? Тал талхыг нь зүсэн болгох юм уу? Ууж буу цайг нь хасаж ус болох юм уу яах юм? Ер нь цай алж ууж чаддаг ч юм уу тэр тансаг гэдэг ард түмэн чинь. Хамгийн хачирхалтай нь тал талхаар бүтэн өдрийг өнгөрүүлж байгаа ард иргэдийн маань хажууд энэ дэлгэр сайхан гэдэг хүн чинь Тэнгэрийн амьтан баггүй юу базар байна. Монгол улсыг өчнөөн жил тэжээж нөөц үхий Ерөөгийн төмрийн орд газар. Бол төмөр Ерөө компани эзэн хүн шүү дээ зүгээрчгүй. Ёсолж авсан эхнэрээсээ гадна өөр дөрвөн чихнэр тэжээж байдаг гэж хүмүүс ярьцгаадаг юм бэлээ. Хөлгүй баян энерийн тэдгээр дуучин бүжигчин сэлүүрчин эхнэрүүд нь гадаа дотоодгүй тансаглаж гахаа шууны мах голон цамаархаж явдаг гинэ. Отхон эхнэртэй гихтэл апу ватсаагнаас 3 тэрбум төгрөгөөр байшин худалдаж авч өгсөн хэмээн хэвлэлүүд нотдог юм. Гудаа тэгээд яамар ч юмтай. Дорногов аймгийг мөнгөөр дарж алчхаа шахан байж гарч ирсэн хөлгүй баян энэ эрхмэхэр бол Монголын ард иргэд бид чинь нууц товчоонд гардагчлан охтор хормойг шуун бүсэлж онон мөрнийг өксөж уруудан ойлорс мойлыг түүн явж өчүүхэн хүүгээдээ хайрлан тэжээж өдөр шөнийг арах цаан өнгөрүүлж гох тэгэ барин явж говод мангирыг түүн хормойлж замгтаа усыг шүүрдэн байж загас жарахаа отлон барьж өрөвдмөр үрсээ тэжээхийн тулд өтгөн шүсээр хоолхын шингэн шүсээр унтхийн явах ёстой юм биш үү? Ийм юм санал болгож суудаг хүн төр түшээд явж байна даа.